Машин би өөрийгөө нэг сайн мэддэг гэж хэлэхгүй. Гэхдээ бас жоохон баг саг юм бол ойлгоо. Geely Monjaro. Ингээд зураас тавиад ингээд зураас тавьчих юм бол ерөөсөө яг Volvo XC90 гэдэг машин харагдаад байгаа. Geely гэдэг компани нь болохоор өөрөө Volvo-гийн эзэмшигч чинь. Monjaro гэдэг чинь Mount Kilimanjaro гэж байгаа. Африкийн хамгийн өндөр оргил уулгалт байдаг тийм ээ. Хүмүүс болгоо мэддэг. Тэгээд тэрүүгээр нэрлсэн гэж хэлдэм билээ. Monjaro гэдэг. Шууд ингээд урдаас нь харахад бол нэг л гоё нэг тийм эрч хүчтэй, нилээн бат бөх, суйртай, зүгээр нэг хаг суугсан ингээд хэдэн янз бүрийн дизайнерын элементүүдийг авчираад ингээд холбочоогүй нилээн бодож хийсэн машин гэж харагдаад байгаа. Аз машин биш, Европ машин харагдаад байгаа. Авто хоёр шиг харагдаж байна уу юу? Авто хоёр шиг биш юм байхад ямар талаас нь холын хамаатан шиг л. Ард нь гараад ирэхлээр надад жоох эргэлзээ төрж байгаа даа. Одоо урд нь ингээд байх нэг гоё тийм Европын, Скандинавын Volvo ч юм уу санагдуулсан, BMW санагдуулсан тийм ер нь бол нэлээд тийм европлог тийм загвар байсан аа. Ардаас нь харахлаар тэр энерги миний хувьд бол жоох ингээд нэг унчих шиг харагдаад байгаа. Цээж бүхс хоёр нэг хоорондоо нэг жоох авцалтахгүй байгаа юм шиг тийм санагдад төрсөн. Тэгээд бол гэрэл нь бол нэг юм зарим хүнд бол таалагддаг баг. Надад бол эхлээд жоохон тийм эхлээд гоё харагдаж ирсэн аа. Тэгээд сүүлдээ одоо нэг янз бүрийн цахилгаан машинууд тий одоо урдаас орж ирсэн янз бүрийн машинууд ингээд ийм машин бүгд л ерөнхийдөө нэг ийм тенденцтэй болсон, трендтэй болсон юм байна. Өөрөө нэг ялгагдах гэж нэг юм байдаг шүү дээ тий. Тэр юм нь жоохон дарагдчихвоо гэж бодсон. Гэтэ яг зарим хүмүүс бол ямар сонин гоё гэрэлтэй гэж. Нэг илүүдсэн юм нь одоо юу юм бэ гэх надад одоо энэ хромол илүүдсэн юм. Аах юм ачаад ингээд тавьчихсан юм шиг. Энд ч ялалзаад, энд ч том өсгүүд байгаад, энд ч нэг улаан яваал тий. Тэгээ одоо номергүй бахта гоё харагдаж илээ. Номероо тавьсан чинь сүүлдээ ингээд нэг юм энэ жоох илүүдсэн юм аа гэсэн. Наашаа бид нар энэ чинь доошоо уулнаас нэшээ гардаг. Эндээс нэг 300 метрийн цаанаш бол дөрөв дугуй майждаггүй бол бүгд хинтэн ингээд зогсоод үлдсэн. Наашаа гарч ирч чаддаггүй. А энэ маань бол харин ямар ч асуудал руу гарчаад байна. Уг нь жоохон аминдаа нэг ажлын их хүнд болох гэж л нуул хадаар энэ газрыг олж ирсэн юм байна шүү дээ. Одоо бол би ингээд зориуд энийг бас даалгаж байгаа хүнд болох гээд ингээд цас масан дундуур нэлээд явсан. Асуудалгүй юм шиг байна. Энэ капот огоохтой бол янз бүрийн нөгөө энэ 3 гараа хийдэг одоо ингээд шороогоор шороотой шавхаатай юм дүү 3 гарааг шаардлагагүй байхгүй. Тэндээс 2 татахт ингээд автоматар өөрөө онгоочдөг. За энэ бол бас нэг 1000 км явцсан мотор гэхэд дотороо орчин бол нэг тиймч бохирдож амжаагүй байгаа. Кодор нь хайгаад үзэхлээр Volvo-гийн мотор гарч ирээд байгаа. Өөрөлд нь Шведийн мотороо гэсэн. Volvo-гийн мотор. А энд байдаг кроп нь болохоор хятад кроп биш. Aisin гэдэг компани хор. Би Jatka-гийн хавах гэж бодсон чинь Aisin гэдэг компани кроп юм л. Aisin гэдэг бол Японы кроп, Японы үйлдвэрлэгч. Гэтэ ганцхан Японы машин биш одоо бусад одоо Европын, Солонгос энтрийн машинуудын маш их өргөн хэрэглэгддэг кроп. Тэгээ найдвартайгаар бас нэлээд юутай юм бэлээ. Алдартай юм бэлээ. Toyota-нд бол аюух тавигддаг. 4 дугууны хөдөлгөөртэй автомат хөдөлгөөртэй болохоор тэрийг бас тохируулдаг одоо арт талд байдаг нөгөө Muft гэж байдаг тий. Хойд эд ангийн бол Америкийн Berg Warner гэдэг компани юм бэл. Тэр нь бол бас нөгөө Cherokee зөндөө тавьдаг Европын компаниуд ч гэсэн бүтээгдэхүүнээ зардаг. Дэлхийд дээр бол том үйлдвэрч нэг. Өөр 4 дугуунда хүч тэнцвэрийг бол яг замынхаа тухай одоо нөхцлөөс тааруулж аль дугуунд нь илүү хүч өгөх үү, илүү одоо мушгих момент өгөх үү гэдгийг бол зохицуулдаг тим юм байдаг. Тим одоо төхөөрөмж байдаг. Тэр нь бол одоо ялангуяа халалтанд хитгэх ажиллах хит дугуй хэрэглэхэд бол халдаг гэж ярьдаг. Berg Warner-ийн бас нэг давуу тал нь юу байдаг гэхээр зэсийн агуулмж биш өндөр байдаг учраас тэр хит халах энтер гэдэг те гадагшаага дулаан солилцохтой гэдэг бол бусад үйлдвэрлэгч бас давуу талтай гэнэ. Энийг бол би яг өөрөө бас энийг машин авахаас өмнө бол мэдээж Монгол хүмүүс чинь заавал судалдаг. А би бол ер нь юм авах хэдлэгтэй бол нэлээд сайн судлах ухах дуртай. Гидер хөчлөөртэй гэж байдаг. Энэ орчин үеийн машинуудын ихэнх нь бол одоо юм цахилгаан хөчлөөртэй болсон байгаа. Цахилгаан хөчлөөртэй болсон нэг давуу тал нь гэхээр айгүй зөөлөн болдог. Тэ одоо эргэлт мэрэгэл зогсож байгаад эргэж барихад. Эндээ тэрийгээ бол одоо эмэгтэй хүнийх эмэгтэй lady гэж тохиргоо байгаа. Тэр бол айгүй зөөлхөн болдог.
Тэр нь gentleman гэж байгаа. Тэгэхээр бол арай жоохон хатуу болдог. Тэр дундаа бас спорт гэж бас байгаа. Аль нөхцөлд явсан ч гэсэн ялангуяа хурдны замд бол өрүүл юм сул хит зөөлөн байж болдоггүй. Хурднаасаа хамаараад өрүүлийнхээ хатуу зөөлөнгөд өөрөө тохиолждаг. Энэ унаад явж байхад бол энэ бол юу дуу чимээх багтаа байгаа. Битүүмжлэл гэдэг бол энэ машины хувьд бол хятадын компани, Geely компани бол айгүй сайн бодож хийсэн байна. Маш битүүмжил сайтай нэг Япон машин. Эсвэл бол одоо Европ машин. Солонгос машинаас бол арай дээр гэж би бодоод байна. Давхар шилтэй гэж хэлж ирсэн. Давхар шилтэй гэдэг нь урдаа давхар шилтэй юм шиг байна. Хажуу талдаа давхар шилтэй эсхийг мэдэхгүй. Энийг бол Geely-гээс асууж мэдэрдэг. Ямар ч урдаа давхар шилтэй. Урдаа тэгээд нөгөө энэ цанны эсрэг юм бас ялцтай болохоор энэ давхар шилтэй болохоор урдаас ирсэн салхины нөгөө дуу чимээ аэродинамикийн хувьд бол айгүй сайн юм шиг байна. Тэгээд дээрэс нөгөө энэ дууны одоо крила манайх бол крило гэж яриад шүү дээ. Криланы доодох одоо тэр тусгаарлалт бол бас их сайн юм байна. Криланы доороос бол орж ирж байгаа дуу шимээ бол айгүй бас бага байгаа юм байна. Тэгээ мотор ч өөрөө айгүй тийм чимээгүй зөөлөн ажилдаг мотор юм шиг. Айгүй тийм соёлтой гэх юм уу? Айгүй хүмүүжлэлтэй нэг илүү дутуу чанга дуурдаг тийм айтайхан мотор юм санагдаад байна. Моторын одоо энэ дуу чимээнийх нь одоо энэ тусгаарлагч нь болохоор энэ доороо ингээд харахад шилэн хөвөн байгаа даа. Тэр хөвөн. Одоо сүүлийн ихэнх моделууд энэ бол юу байдаг те? Пенопласт байдаг. Одоо нөгөө хөөс байдаг. Тэр нь одоо ингээд халаад хөрөөд ирэхлээр хатаад сүүлдээ модчгоо дүүв шиг болоод магадгүй энэ нөгөө дуу моторынхон дуу чимээг салон руу оруулаад тэрнээс гадна өөрөө нь хагарч гэмтээд нэг онцгой болцдог гэж магадгүй. Энэний хувьд болохоор бол яг ингээд өөрөө ингээд юу юм бэ лээ? Ийм хөвөн байдаг юм байлээ. Тэгээ энэ бол ямар ч тийм юу байхгүй. За энэ чайны яаж хийж вэ? Ингээ оруулчихсан. Асаагаад үзье. Моторын хэмжээ нь бол 2 байлгүй 2.2 байлгүй юм чинь. 2 байсан баха. Гэхдээ турботой 2 литрийн батламжтай ч гэсэн ер нь бол нөгөө шинэ үеийн мотор гэж байдаг. 2-р generation, second gen гэж байдаг. Тэр нь болохоор 1-р gen гэдэг нь 1-р үеийн моторууд гихнаас бол одоо нэг бараг 3-д хагасаас 4.2, 4.7 литрийн моторуудтай хүчээрээ одоо өөрийнхөө үзүүлэлтээр их ойролцоо. Өөрөөр та 470-ын мотор ийшээ хийдсэн байна гэсэн үг. Гэхдээ хэмжээ жижиг. Тэгээ хүч авч байгааг нь одоо үзэл. Одоо ингээд 0 гэж зогсчихно. Худалд гიშгээ заяа. 100 хүртэл бол хэр хурд хүч авах нь. За хурдны эргэлт. Энэ бол хүч бий бол айгүй сайн мэдээж. Одоо ингээд 100 хүрсэн. Энэ хэдэн секунд болсон мэдэхгүй. Өөрийнх нь үйлдвэрээс өгж байгаа юу нь бол 8 хэд байдаг баха. За ямар ч байсан энэ бол хүч бол айгүй сайн авч байна. Тэгээ бас нэг бас турбо моторын бас давуу тал юу гэхээр машин гүйц хэрэгцээ гарлаа гэхэд бол гიშгэхэд бол турбо шуутер ямар судал. Хаалга мэлээ. Хаалга. Энэ хаагдж байгаа нь бол яг тийм нэлээд одоо S классын машин болж байна. Одоо нүдээ анжаагаад BMW, Benz, Audi, тэ Passat гэдэг ч юм уу тэ Volkswagen гэдэг ч юм. Тэд нэр тэгээд энэ Geely-ийн одоо хаалгуудын бүгдийг ингээд хааж байгаа чимээгээр бол нүдээ анихад бол хүмүүс ялахгүй баг. Андуурах. Өөрөөр энэ хаалгууд нэлээд сайн материалтай, айгуу битүүмжлээ айгуу сайтай, зузаан, хүнд дууч юм. Бүх урдлын хаалгач мөн ялгаагүй хаагж байгаа. Дан гэсэн юм байна. Тэр энэ бол айгуу хүнд бол айгуу гоё итгэл төрүүлж байгаа. Тэгээ ингээд баялаач өтөөс айгуу гоё мэдрэмжтэй. За хаалга онгооход нэг асуудал байна. Одоо жишээлбэл сайн юуны энэ хаалга айгуу хурд онгоочж байгаа биз. Одоо ууг нь бол ийм хязгаарлалттай. 1 тий 1 гэвэл 2 хажуугаар хурдтай машин өнгөрөх юм уу эсвэл эндээс хүчтэй салхисан тохиолдолд хаалгыг бараг аваад ингээд пол айгу хөнгөн байгаа байхгүй. Хэдийгээр хаагдах нь юм хүнд байгаа хэрнээ. Одоо энэ дээр бол одоо нуруу газар тогсон. Айгу амархан. Уг нь ингээд бариад ингээд зогсох хэрэгтэй байдаг. Манай Монголын өвс бас нэг айтайх юм юу гэхээр юугээ энийг юу гэдэг юм бэ?
босох гэхгүй тийм машины босхыг бол үргэлж юм цэвэрхэн байх боломжтой. Яг бол энэ ийм хаалттай байдаг байхгүй хатуу. Эндээ энэ ирзэн зөөлөвчтэй. Тийм болохоор яаж явсан, яаж шавхаанд явсан, яаж юу одоо тийм муу замаар явхад энэ босго бол үргэлж цэвэрхэн байна гэсэн үг. Тэгээ үргэлж бууж суухад бол энэ одоо өмд ингэж бохирдоод замаараад авахгүй байл. А ерөнхийдөө ихний мэдрэмж бол нэг иймэрхүү ороод суугаад үзсэн тийм. Анх машин авч яхад хүн машинаа ингээд ороод ингээд үзэхэд тэр ямар мэдрэмж төрснөөгөө би яг та нарт харуулъя. Жоо цонхоор нь ингээд шагаагаад харахад ч гэсэн хамгийн түрүүнд одоо ер нь дандаа эерэг мэдрэмж төрөлнө. Ер нь бол эхлээд бол хүн хараад хятад машин гэдгээ мартаад вау гэсэн тийм аягүй гарч ирнэ. Одоо юу н харагдж ирэхлээр хавтгай ийм том дэлгэцтэй. Эндээс энэ хүртээ дэлгэц. Тэгээд өөрийн нөгөө хянах самбарын дэлгэц. Тэгээд энийг дэлгэц юм ба гэсэн энэ дэлгэц биш юм байлээ. Ямарсан ийм том дэлгэц байгаа байхгүй. Тэгээд ингээд хүн машин дотор орж суулаа. Суухад бол энэ суудлууд аягүй өвтэйхэн. Шалчхасгээд орчдөг. Энэ одоо хийсэн материал нь бол аягүй одоо биеийн дэвтэйхэн. Гэхдээ энэ машин одоо яахтаа бол хүн нэмгэн хувцастаа суух хэрэгтэй. Тэгээ би нэг өвөл авч ирсэн. Гэхдээ бол нэмгэн хувцастаа суугаад ингээд үзэх бол суухад бол аягүй өвтэйхэн. За тэгээд одоо энэ хийсэн материалууд бол ингээд бүгд зөөлөг. Одоо энэ хатуу пластик байхгүй тий. Ерөнхийдөө аягүй тийм айтайхан зөөлөн. Дүүбүүд бол байхгүй. Энэ бүгд зөөлөн. Тэгээд ингээд машин ингээд тохоо мохоогоор ингээд янз бүрийн юмд хүрэхэд бол ингээд нэг тийм үзүүрлэгдэд байгаа нэг эвгүй тийм бол байхгүй. Аягүй тийм айтайхан мэт. Тэгээд ингээд бүх юмыг одоо энийг бариул байна те. Энэ бариул их зөв санагдаад байгаа. Гэж байгаа дрифт хийгээд ингээд эргэж байхад бол энэ суудал сайн барихгүй энийг ингээд барихад бол гоё л юм шиг байна. За яха марзганах бол нэг иймэрхүү. Тэгээд ингээд бүх дизайныг харахад бол бүгд аягүй гоё бодогдсон. Яг ингээд сайн төлөвлөгдсөн байна гэж хараад байна. Надад ямарсан өөл хэмээн гэж ерөөсө бараг гараагүй. Эхний мэдрэмж штэ. Эхний мэдрэмж хоох гэл энийг ингээ хийчлээ гэж үү. Тэгээ энэ чинь Bose гэдэг ингээд гоё бичиг байгаа. Тэгээ энэний хөгжмнийх нь одоо өөрийнх нь тэр спикерүүд нь Bose гэдэг тэгэхээр чинь Bose гэхээр чинь ер нь хөө эн чинь Америк мундаг юм одоо аудио системээр бол те хэрэглээний аудиогоор бол те ер нь бол топ штэ. Тэгэхээр энэ систем бүх юм ингээд топ энэ ингээд оёдл модэлтэй юм уу гэд харсан чи энэ бол оёдл биш юм байлээ. Энд бол оёдл байгаад байгаа. Эндээ бол оёдл байгаад байгаа. Тэ? Энэ бол оёдл биш юм байлээ. Энэ бол одоо imitation тэ. Гэхдээ л ямар ч л байсан тийм хуурамч дуурамл одоо юу гэдэг юм тэ. Тийм харагдах байгаа. Өрүүлийг ингээд барихлаар бол за жишээл би бенз барьдаг хүн бол бенз ундаг бол бензин дээр тухлаг тийм гоё те бензин S класс дээр барьдаг хүмүүс бол ингээд тийм гоё тийм модон дүүбэн одоо үнэтэй модон өрүүл бай. Энэ бол болохоор арай өөр кроссовер гэж байгаа болохоор бас жоохон спортлог байхын тулд над нэг ийм өрүүл хийцэн байгаа. Дан жижиг өрүүл доошоогоо юм дөрүс те. Тэгээд ингээд удирдлагууд байгаад байгаа юм. Тэгээд юу ингээд ороо суухад энэ бүх юмний бариул энэ төр бол хөл мөлийг нэг оролдоод байгаа юм байхгүй. Хөлөнд бол энэ хоорондоо зай, хөлөнд тэр газ педаль, энэ тоормозны энэ хоорондох зай, тэ энэ хөлөө ингээд байрлаж байгаа, амарж байгаа байдал эдгээр нь бол ер нь бол болж байна. Хоол явахад бол ингээд юм өмдө хөрөхөд ямар ч асуудалгүй юм шиг санагдаад байна. Ер нь бол аюу айтайхан. Тэгээ дээшээ харсан энэ том шилэн люк байна. Энд бол жоохон дасахгүй байгаа. Гэхдээ энэ сүүн нэг удаад байхад ард сууж явж байгаа манай хүүхдүүд дээшээ доош харж байхад бол аюу айтайхан юм шиг байна. Жолоочд бол энэ хэрэг дээрээс нар шарахаас цаашгүй ард сууж байгаа хүнд бол ялангуяа тийм панорамик view нь аюу айтайхан байдаг юм шиг байна. За асаалаа. Энэ бол гоё. Энэ бол үнэхээр ингээд бүх юм ингээд нэг ямар айтайхан хийгээвэ, яасан гоё хийгээвэ л гэж бодогдож байгаа. Тэндээ бол одоо ингээд дугууныхаа хийг үзчихдэг энэ хянах самбар те. Яг манай Монголын нөхцөл бол 4 дугууны хийг үзчихэж байна. За одоо хүртэл би хэдэн километр явсан байна. Одоо нааш уулын наашаа гарч ирэхэд бол би 16 литр идсэн юм байна. Нэг цаг явсан юм байна. 20 км явсан юм байна. Дундаж 20 цаг нь 20 км юм байна гээл. 20 км-ийн урттай явсан байна. Тэгээ ингээд янз бүрийн юм одоо тэ мэдээллүүдийг аюу айтайхан өгч байгаа. Эхлээд бол ингээд дасахгүй байгаад байсан. Сүүлдээ бол мэдээж шинэ юм ч гэсэн ингээд дасчихж байгаа. Бид нар чинь ажил дээрээ дэлгэцтэй, гар утас маань цул дэлгэцтэй. Тэгээ энэ бас хор мор юу байдаг юм болов
бас жоохон бодож ил байсан. Гэхдээ тэгээ тийм тохиолдолд яах вэ гэхээр нэг онцлогч болдог. Зүгээр ингээл нэг дараа л байхгүй болчих. Тэнгууд аюу гоё юм screen saver гарч ирээд маш ингээд тийм энгийн явхад их гоё тухтай байгаад байгаа. Тэгээ энд бол өчигдөр янз бүрийн тохиргоонууд байгаад байгаа. Тэгээд ингээд яг ингээд суугаад байж хат бол энэ машиныг унаад явах юмсан гэсэн мэдрэмж одоо хүсэл их төрн тав тух их байгаад байгаа шиг байна. Суухад энэ сондлын тохиргоо мохоргол бүх юм цахилгаан тий. Одоо тэгээд өөрөө энийг аваас нь санчдаг хоёр юм модтай. Тэгэхээр удирдлагын энэ одоо энэ товч конопид нь аюу зөв зохиогдсон. Аюу ер нь яг хүний хэрэглэдэг хэдийн юм л байгаад яг л бүгдийн эргүүлдэг барьдаг юм жоохон байхгүй тасцсан хүн бол жоохон эвгүй юм байл. Гэхдээ энд бас үлдээ асуудал юм байлээ. Энэ дээшээ доошоо гэсэн хөдөлгөөнөөр л тохиолдож байна. Ямар асуудал вэ? Дээшээ сесний хорд сесний юг ингээд багасгах нь энүүгээрээ өөрөө ямар мод явах вэ гэдэг энэ дээр айдад лгснэ гараад ирж байгаа. Тэртээ тэгэлгүй мэдээлэлүүд гараад ирж байна. Доош нь хөл шил рүү зөвхөн шил рүү гэдэг чинь. За тэгээд хойтлын суул руу орж үзье. Би бол бас тийм жижиг хүн биш шүү дээ. Тэгэхэд бол дээшээгээ бол ямар ч л байсан юм тулж барих юм бол байхгүй. Тэгээд одоо бол би энэ уртлынхаа сандлыг бол нэлээд хойшлуулсан байгаа. Тэгэхээр надад бол нэг энэ хоёр хуруу зай үлдэж байна те. Хол явхад бол энэ жолооч арай жоохон богинохон жолооч бол орд сууж байгаа надад бол ямар ч асуудал байхгүй юм шиг байна. За энэ 3 дахь эндээ бас 50 болж болно. 3 хүн сууж болно. Тэгээд энэ сандлыг хэрн хаашаа болгож идүү үү? Хаашаа болгож болдог үү яаж вэ? Хаашаа болгож болдгийг хандаа. Хаашаа болгож болд юм ингэж. Өнцгөө ингэж бас босгож болдог. Тийм. Энэ бас хэцүү шүү дээ. Ингээд жоохон байж болно. Жоохон налыг гэвэл ингэ нааж болно. Тэгээ бүр хаашаа хэвдэхгүй юм байна. Одоо за бүр хаашаа ингэ тулаас суухад бол нэг 3 хуруу жоохон ингээд сунаад ингээд энэ зүр суух. Асуудал юм байна уу? Гайгүй юм. Хөлмөл бол ингэж юу байна? Хойд суудал нь халааж байгаа. Халаадаг юм байна. Халааж болдог. Тэгээ кондишныг өөрөө тааруулж болдог. Хойно 2 USB-тэй хүүхдүүд чи ард нь гар утсаа цэнэглээд ингээд явж иж болно. Энд бас янз бүрийн залгаж болох юм шиг байна. За гэрэл байна. За тэгээ энэ дөрөөс ялангуяа артлын сууж байгаа хүнд бол энэ панорамик view ялангуяа хүүхэд мөхөд ер нь юм хаад уул хаад харж явахд бол хайтайх юм байна. Тэнгэр харагдал. Од тоолоод явж явах тийм. Багаж бол нэг ингээд онгож байна. Оо. Багаж бол хангалттай. Одоо нэг 2 3 хүн одоо онгоцны бодол би 2 хүнийг хөргөж өгөхөд 3 чамдан 1 цүнх тэгээд нэг юм carry юу бол нилээ ингээд энэ юуг нь авчих тий аваад оруулчих болж илээ. Тэгээ эндээ бас юм хөөх юм зай тий. Энэ их зүгээр одоо жишээл би энэ камерын одоо жижиг сажиг цүнх мөхөөр ингээд хийчих болдог. Одоо юу гэдэг нэг айл хүмүүс чинь тос ч юм уу тий янз бүрийн юмуд ингэ хийчих болно шүү дээ хийж болно. Одоо багажны бас нэг цаах юм ихлээр эндээ давхар юм хармаатай. Энэ дотор одоо багаж магажтай. Өөч бүр цаашаа орд ийш би юм хийж үзэх. Өөч бүр цаашаа тул том зайтай юм. Давхар юм шал малтаагаас болоод салаан руу ардаас тий ямар нэгэн дуу чимээг бас айгүй сайн тусгаарлаад байгаа шүү. Ер нь унаад явж хахад бол дуу чимээ айгүй бага. Энэ маш. Тэгээ дугуй хаана байна вэ гэхээр энэ доороо дугуйгаа. Домкрат тэр байна уу тий хаана. Дахар махад энэ дотор байдаг юм. Энэ дэхтэй нөгөө хөргөлтийн дугуй. Өөрөө жижиг запас дугуй. Тэрнээс яг нэг өөрийнх нь стандарт дугуй биш. Их гоё юм энэ гэрэлтэй. Шүн бол ингээд яхад энэ дээрээс гэрэл яхад одоо хүн ингээд дээр яг эндээс гэрэл тусчаа дотор гом харахгүй оргоод идэг шүү дээ. Яг энэ дээрээс. Тэгэхээр бол энэ хажуураас гэрэлтэй байдаг болохоор энэ дотор юм хайхад бол ялангуяа харахгүй шүн бол айгүй зүгээр юм байна. Одоо ингэж байгаа зогсоогоо. За одоо ингэ зогсоохлоор одоо заримдаа ингэ хааж байгаа ой гэд ингэдэг шүү дээ. Юм марцлаа гэд. Тэгэхээр зарим машинууд их чинь зүгээр ингээд ингэхэд доороос нь ингэхэд өөр буцаад нэгчдэг. Энэ нь тэхгүй юм байна. Эхлээд заавал бүтэн хаагдчихийж тэр нэгтгэх юм байна тийм. Энд бол нэг хүн бол яг хүний одоо хүсэл хязгааргүй юм да тийм. Энэ их сонир яндаа харагдахгүй. Яндаа харагдахгүй үү?
Энэ айгуу гоё. Энэ бас нэг энэ машины надад бас таалагдсан юм. Ямд нь харагдсан. Ямд нь энэ дотшоогоо мушигцсан, мушиг орцсон байдаг юм байна. А энэ машин бол айгуу цэвэрх. Ерөөсөө тийм харагдах юм байхгүй. Яг гээд гоё ингээд юм. Хэдийгээр юм өндөр ч гэсэн ард нь ямар ч машин дагаа явж байхад энэ машины одоо доороос нь унжсан илүү дутуу гарсан юм харагддаг. Тэрүүгээрээ бас нэг тийм айгуу дизайнерийнх нь бас нэг зөв шийдэл байсан баг гэж бодож байна. За тэгээд явах хэдэн модууд байгаа. Янз бүрийн одоо энэ энүүгээрээ тохируулдаг. Энэ одоо юу юм бэ гэхээр энийгээ эргүүлээд за энэ комфорт гэж юм. Тэ? Эко гэж юм. Эко гэхэлэр би бензин баг иддэг юм бах гэж бодсон байхгүй. Ой. Тэ? Тэгсэн үгүй юм байлээ. Энэ бол эко гэхэлэр өөрөөр хэлбэл энэ удирдлаган дээр та бензин хэтэрхий хидэж гин арай жоохон баг идүүлэх чинь жоохон хаазаа ингүүл яасан мотороо ингэж эргүүлвэл яасан гэсэн нэг тийм нэг сумаар л жоохон одоо эко коуч гэж ярьж байгаа. Эко дасгалжуулагч гэж ярьж байгаа. Яа л гэж байна. Ард бол усчээ л юм. За энэ замдаар бол ер нь бол машины элэг логоо жижиг машины гүүтмээ бол үлээ. Тэг ядраатай зам баг. Бороотой шавхаатай өдрүүл ийш болоод өксөд маш хэцүү. Төвөггүй гарчт юм да. Уруудах тусламж гэж нэг юм гоё функц байгаад байдгийг. Одоо энэ ажилтсан. Уулын уруу замаар халдиргаатай, цастай, шавартай, бороо хуртай үед тэгээд энэ нарийн замаар явж байхад бол одоо янз бүрийн мод ороочихгүй шиг тий хашаа очиж хөргөчихгүй шиг ингээд явхад бол их тохиромжтой айгүй сайн ажилтдаг функц байна. Hill descent функц гэж ярьдаг. Одоо энэ замд бол хэрвээ тэр ажиллахгүй байх юм бол машин шарваад тоормс гიშгэд гулгаад хөндлөн төөд одоо энэ хажуугийн шоу ч юм уу энэ нарийнхан ялангуяа юм нарийн гулмод мод зод очоод хашаа машаа очоод бөөрөлчих магадaltaй. Хөл сул байгаа. Хаазан дээр гიშгээгүй, тоормс дээр ч гიშгээгүй. Өөрөө нэг 10 гадах замын нөхцөлтэй уялдаад өөрөө хурдаа тохируулаад тэгээд ингээд руудаад явчихдаг нэг их зүгээр функц байна. Тэгээ ер нь машин болгонд орчин машинууд бас байдаг. Гэхдээ энэ Jelly Monjaro-гийн бол ажиллагаа нь их сайн байна. Найдвартай. Таван хорооны зайтай хойтлын дугаа хүн дээр үлж. Күүзүү шалгахад күүзүү материал сайн байна уу? Күүзүүн дээр ямар нэг ажилт өгж гин үгүй гэдэг шалгадаг. Нэг юм техник байдаг. Энэ яаж шалгадаг вэ гэхээр энэ зазороор шалгадаг. Энэ зазороор. Одоо жишээлбэл энтлийн зазор энэ зазор хорийн хэмжээ хэр ялгаатай байдаг. За одоо энийг хараа энд бараг хүрсэн байгаа биз? Энэ нэг ойролцоогоо 2 мм хавцаа. За 3 мм гэж болдог тийм үү? А тэгэхээр энэ ч нэ энэ ч нэлээд тоо бараг 5 мм. Өөрөөр нь 2 мм хагасын ялгаа байна гэсэн. За ийшээгээ бол гүйс юм алга. За ямар ч үсэн эндээ бол одоо нэлээд шахагдаж байна. Тэгээ өөрөө энэ бол энд бол нэлээд юм зазаар гарч байна гэсэн. За энэ бол нэг тийм аимшигтай бүр болохоо байлаа. Пүү баларлаа энэ машин чинь баг консерв материалаар хийсэн юм уу гэсэн тийм эндээ бол биш. Энэ стандартын хувьд бол яг ийм зазуур байж болно гэсэн. Хамгийн гол шалгуур нь юу гэхээр энэ багажныг онгоод авах. Энэ багажийг ардлын багажийг хаалга онгоод авах яаж онгоох нь буцаад хаагдах уу гэдэг л үг. Янз бүрийн дуу сэжигтэй дуу чимээ байх. Багаж бол нэлээд юм байгаа байна. Одоо буцаа хаахад хэрвээ энэ одоо ямар нэгэн гацаа байх уу гажив. Ямар ч юм хайчих. Ямар ч асуудал. Энд чи өөрөө нөгөө арам дээр байрж суурлуулаагүй машин өөрийнх нь күүзүүн дээр байгаа учраас ер нь иймэрхүү ажилтнууд бас байж байгаа. Арам дээр байдаг машинууд бол ийм ажилтнууд арай бага. Тэр би бол хол явна. Асуудал.
Ер нь бол унаад явж байхад бол дуу чимээ багтай. Тэгээд энэ машины эргономиктэй энэ доторх дизайн бол ямарваа нэгэн жолоочийг бол замаас одоо сатааруулах нүдэнд одоо үзүүрлэгдэх гэж ярьдаг шүү дээ. Нүдний болонд үзүүрлэгдэх тийм элементүүд их бага. Энэ машин бол яг нэг Европын машин шиг айгүй соёлтой. Тэ айгүй хүмүүжлэлтэй Япон машин шиг айгүй тийм аятайхан. Надад одоо ямарваа нэгэн байдлаар сандралт ч гэдэг ч юм уу анхаарал одоо ингээд хит анхаарал нь одоо миний анхаарлыг таталгүйгээр зүгээр өөрөө замдаа ингээд яриад хүнтэй сул өөртөө ч одоо камертайгаа сул ингээд яриад явж байхад бол ямар нэгэн дарамт байхгүй айгүй тийм гоё айгүй тухтай гэж хэлж байна. Тэгээ найдвартай итгэл төрүүлж байна гэсэн. Яалтчгүй Шведийн инженерүүд энэ дээр бол ажилласан гэдэг нь бол яг мэдэгдэж байна. Бараг 3000 км гаруй явцсан. Сүүлдээ айш цангийнхаа нэгнийхээ айш цанг ойлгодог болоод ер нь бол энэ машинтай нөхөрлөд явхад бол ерөнхий дүгнэлт бол яг л энэ их сайн машин байна гэсэн дүгнэлт гарч ирж гэж бодож одоо сайн нөхөр байна. Одоо хүнээр яах юм бол найдвартай сайн найз байна гэж хэлмээр. Сая бол нэг актер хөөтөлөө шүү дээ. Хасах 35 40 тэр хөөтгээд хасах 30 40 гаруй саяны эд тачхинд хөөтөнд бол унж үзсэн. Ер нь бол нэг асуудал байхгүй. Нэг асуудал гарч ирсэн юу гэхээр ардлын багажны хойтлын хаалга бол нэг тачраад унсан. Нэг нэлээд шүн айгүй хүүтэнд ингээд гадаа нэлээд зогсоож байгаад нэг 2 цаг боллоо да. Асах 35 градус. Асахад бол асуудал басж ирсэн. Тэгээд явхад бол амарч эднэр бол мэдээд царцуу байгаа. Хэдийгээр гиссэн ч гэсэн хойтлын кузовд бол нэг тийм комби машин унаад явж байгаа юм шиг те. Оросын 24 комби ч юм уу эсвэл фургоны нэг жоохон суларсан хаалгатай машин байгаа юм шиг тачигнаа дуурайд эхэлж ирсэн байхгүй. Тэгээ би бас бодсон. За урд зүгийн найзууд маань бол жоохон нэг юм дээр бас л жоохон дутуу бодож дээ энэ машиныг жоохон өвлийн хүүтэнд тааруулж хийгээгүй байна да гэж бодож ирсэн. Ер нь бол бас жилигийнхнаас бодмоор юм биш үү. Энэ дуурайд идэв. Энд чинь одоо энэ ирзэн байгаа шүү дээ. Энд чинь одоо эндээ шахаж байгаа шүү дээ. Хаалгыг бол энэ ирзэн чинь эндээ шахаж байгаа байхгүй. Тэгээд энийг өөрөө л энийг ингэж энэ хаалгаа ингэж одоо жирэг болж идэг юм байна. Дарж идэг. А гэхэд энэ нь хүүтэнд хотуураад тэг магадгүй агшсан байж магадгүй. Агшаад тэгээд энээсээ хөндөрсөн юм шиг. Тэгээд эндээ ингээ хавир так гэдэг байгаа. Тэгээд би энэ түй чорт ийм байх гэж тэ хайр юм. Яг нь тийм бол сүртэй юм биш юм бэ. Энийг бол ямар ч байсан буцаагаад ингээд эрзоогийн наашаа ингээд эргүүл жоохон наашаа зузаалаад тэрүүг нь жоохон тосолчлоо яалаа тэгээд зүгээр болчихсон. Одоо тэгээд дулаахан болчихлоо. Одоо гадаа хас 15 байлаа гэж бодлоо. Тийм асуудал байхгүй. 70 80 100 дотор бол их гоё явдаг. Тэгээд замтайгаа харьцаж байгаа. Замаасаа хөндөөрөхгүй яг машинд яг банц шиг ингээд бариад байгаа нь бол нэг 100 дотор бол Европын машинууд Benz, BMW, Audi Quattro тиймэрхүү сайн одоо модельүүдтэй бол ер нь дүүцэх үз. 100 дотор бол 100 дээшээ гарахад бол 100 110-аас ингээд дээшээ ер нь гიშгэхэд бол ялгаа энэ дээр гарч ирнэ. Benz, BMW шиг биш шүү. Арай л жоохон дутуу байна да гэсэн мэдрэмж гарч ирнэ. Би хэлийн чандад бол энийг бол хэд өргөсөн гэж дотор 110-аас 120 дотор бол энэ машин ямар ч комент байхгүй. Манай Монголын нөхцөлд яг таарсан, яг болж илээ. Шулуун зам дээр бол одоо эргэлт мэргэлтэн дээр бол ямар ч асуудал байхгүй. Морт байсан миний хувьд бол ямарваа нэгэн тийм сандарах, үл итгэлзэх, итгэлгүй байдал хүрэх тийм ээ. Жохон тийм чичрэгтэй яадаг бол гэсэн тийм мэдрэмж ерөөсөө байгаагүй. Эргэлтүүд байсан дээшээ доошоо ямар ч асуудал байхгүй. Замтаа барьцалдаж байгаа. Тэр одоо гүйц төрүүлэхэд ямар ч асуудал. Нэг жоо дайвалж үзээ л дээ. Тэгээд одоо би нэг 100
100-тай явж байна тийм. Одоо спорт машинуудыг бол арай жоохон өндөр. Тийм болохоор жоохон дайвалзсан. А гэхдээ тэн дээр бол одоо бүгс шидэх, дугуй одоо ямар нэг юм хөндөөрөх гэдэг ч юм уу. Тийм мэдрэмжүүд бол байхгүй. Тэр утгаар traction control зүртэл ажиллахгүй. Янзын гоё юм. Тийм яндэл дээр үргэлж ингэж байхгүй шүү дээ. Ийм бол үргэлж байхгүй шүү дээ. Бензин эдэлтийг манайх бол их сонирхдаг. Хөвсгөл рүү явах замд бол би нэг яараагүй. Тэгэхэд бол нэг 8 жоохон гаргаад идчихлээ. Энэ бол гоё үзүүлэлт. Хот дотор бол нэг их тийм одоо сүрдтэй одоо па ямар хийдэг юм бэ? Эсвэл энэ чи аюу гоё хэмнэлттэй юм байна гэдэг аль нь ч биш. Яг л алтан дундуур. Энэ машин чи өөрөө 2 литрийн мотортой, турбо мотортой 238 морины хүчтэй машин ингэж идэх гэдэг бол энэ мотор, кроб, машины бүтэц, зүрх, тарих, бие, хөл нь бол үнэхээр гоё зогцож, гоё ажиллаж байна гэж би дүгнэж байна. Хөрөндөө бол алс явж байгаа хүнд бол үнэхээр бие хөл амраасан айгүй тийм зөв функц байдаг. Auto Cruise Control гэж байгаа. ACC Automatic Cruise Control System гэж байгаа. Энэ бол энэ дээр би хурдаа тохируулчихнаа. 82. Миний хөл чөлөөтэй тий. Мэдээж замдаа анхаарах ёстой. Тэгтээ хөлөө амрааж ийн жоохон тий ингээд жоохон дасгал масгал хийгээд ялангуяа хол явж байгаа үед бол хөлөө сул ингээд тавьж явах, хөлөө хөдлөхт ингээд замын явцдаа дасгал хийх. Хөлөө ямар нэгэн байдлаар нэг иймэрхүү хөдөлгөөнүүд хөлөө амраах гэдэг бол айгүй чухал юм байна. Өдөр заримдаа 10 хэдэн цаг ч гэсэн явах явдлууд байдаг. Тэгэхээр энэ системтэй байхад бол авто круиз контролтой байхад бол машин өөрөө чи хурдыг тааруулаад явна. Тэгээ энэ айгүй чухал. Одоо ингээд заримдаа хаяа басан чилээ мэлээ гарах маань юм гарна шүү дээ. Мэдээж энэ чинь замынхаа орчноо анзаарна, харна те. Тэгтээ бол хөл ийм сул, хөл ийм одоо ачаал одоо ингээд үргэлж ийм стрессгүй явна гэдэг бол үнэхээр хэрэгтэй байдаг. Урдлын машин 65 км хурдтай явж байгаа юм байна. Одоо миний хурд 60. Би бол хурдаа 80 хүртэл тохируулсан байгаа шүү дээ. Тэгэхэд бол би тоормс гიშгэх ямар нэгэн оролцоо орох шаардлага энэ машин өөрөө хааз хүчээр тааруулаад явж. Урдлын машин 71 хүртэл хурдалж байна. Тэгэхээр яг тэр хурдаараа л яг нэг тухайн тогтоосон зайгаа барил явж байгаа. Би 84 км-ийн хурдтай явж байгаа. Одоо тохируулсан байлаа. Урд машин 74-тэй яваад байна, тийм үү? Тэгэхээр бол энэ cruise control өөрөө унтрахгүй автоматар л ингэж яваад байна. Би шинэ машиныг гүйц төрүүлье гэдэг юм бол энэ ямар нэгэн хаазанд гიშгэхгүй игнэгээ солиход энэ машин автоматар өөрөө ингээд хурдаар явж идэг. За тэнгууд энэ маань өөрөө машин маань өөрөө хурдаар явж байгаа. Хэдхэн найдаад эхний үед бол нэг зүгээр ингээд өөрөө гарчих واخ гэсэн гинт удаас машин гараад ирэхэд нөгөө тэр үедээ бас нөгөө сандардаг юм байлээ. Тэгэхээр энд бас суралцах хэрэгтэй юм шиг байна. Энэ машинаас суралцах юм. Сураад авчих юм, сураад танилцаад энэ функцүүдийн зөв ажлаа сурах юм бол хэрэгтэй юм уу их байгаад. Тэгээ болгоомжтой байгаараа. Ер нь авто круиз контрол ялангуяа их хол явж байгаа, их шулуун замд явж байгаа. Тэгээд хамт зорчигчгүй одоо чимээгүй явж байгаа үед бол хүний бас жоохон сэрэмжийг алдуулдаг, жоохон нойр хүргэдэг тийм тал байгаа шүү. Харин машиныг бол ингээд унаад явхад бол жоохон ядардаг, залхдаг, тэ бас зүрх хөвгдөг. Энэ машинд бол тийм юм бол байхгүй. Улмал одоо тайшаал аваад, улмал гоё яваад тэгээд их найдвартай. Одоо би нэлийн огцом эргэж байна. За 100-100-аас буулгана. 90-тэй, 80-тай эргэж тэ. Ой 30-тай эргэх гэсэн байна шүү дээ. 80-тай бол эргэчихлээ. Тэр доктор бол сайн байна уу? Энэ машины нөгөө ухаалаг системүүд нь одоо халтиргаанаас одоо халтирж одоо бүхс шидэхээс одоо хамгаалсан тийм функцүүд нь ажиллаж байна лээ. За дугуй хийргэлтээс хамгаалсан функцд ажиллаж илээ. Нөгөө цастай, халтиргаатай, юм эргэлттэй, нухчаатай жоохон дугуй мугуу замаас одоо хөндөөрөх, машин наачаа цаашаа гулгах тэ гэдэг жоохон бүхс эргэх, шидэх тиймэрхүү юм дээр бол системээр нь ажиллаж байгаа юм. Жолоочтой бол ажиллаж байгаа гэдэг тэмдэг гарч байгаа хэрнээ надад бол ерөөсөө ямар нэгэн байдлаар тийм одоо цочоох ч юм уу анхааруулах ч юм уу одоо өрүүл мөрүүлэндээ тийм мэдрэгдсэн бол байгаагүй. Өөрөөр хэлбэл жолоочтой энэ машин тэр аюултай осолтой нөхцөлд бол өөрөө бодлого бодоод одоо тий өөрөө ажиллаад гэхдээ жолоочтой ямар нэг тийм сандралт, тийм стресс ачаал өглгүүгээр аваа явчихжээ. Тэгэхээр бол энэний ухаалаг систем нь бол бас
их гоё зөөлхөн их эвтэйхэн ажилддаг юм байна л гэж би ойлгосон. Volvo-ны одоо маргашгүй нэг стандарт нь юу гэдэг вэ гэхээр жолоочийн аюулгүй байдал. Энэгээр бол Шведийн одоо ганц машинууд биш онгоцтой нисдэг тэрэг одоо Saab гэж одоо онгоц байна шүү дээ. Тэр хүртэл бас одоо энэгээр бол дэлхийд л алдартай байдаг. Хамгийн найдвартай гараа. Тэгэхээр яг тэр философиг бол энэ машинд бол үнэхээр сайн нэвтрүүлж чадсан юм шиг байна. Аюулгүй байдлыг чинь зөвхөн аваартай аюултай нөхцөлд хүнээ аврах биш. Ямар нэгэн байдлаар аюултай нөхцөлд орчихвээ гэдэг анхааруулгууд бол энэ аюул сайн ажилдаг. Янз бүрийн одоо хурд хязгаарлах тэгээд одоо ингээд энэ тэндээс саад чимээ энэ олон сенсорууд нь одоо ардаас машин ирж гин зүүн талаас машин ирж гин болгоомжтой эсвэл одоо ингээд явж идэл урд нэг машин огцом тоормослоход та тоормозоо гიშгэж эхэлнэ үү гэдэг ч юм уу. Одоо орчин тойрны өөрчлөлт гэрэл мэрлээс хамаарат янз бүрийн анхааруулах тийм тохиолдол өгдөг. Ширхэлгэнтэй анхаарна уу? Тоормозоо гიშгсэн дээр юм биш үү гэдэг ч юм уу те. Тэгээ одоо ингээд зарим одоо ингээд игнээ дагах те игнээгээ дагах барих юм горим тавьдсан байхад бол игнээгээс жоохон ингээд санам сургуу ингээд зайлах юм бол эвтэйхэн өрүүлийн чичиргээгээр ч юм уу эсвэл нэг тийм аятайхан дуу чимээгээр игнэндээ буцаад ороорой болгоомжтой яваарай гэж байгаа юм шиг тиймэрхүү сануулгууд аюул өгдөг. Гэхдээ энэ бол аюул тийм зөв стандарт байгаад байгаа. Заримдаа яншаа нэг авгаа хажуудаа суулгацсан юм шиг санагддаг байж магадгүй. Тэгэхээр тэрийг дуу чимээ янз бүрийн өөр юм унтрааж болно. Жишээлбэл одоо тэр янз бүрийн дуу чимээгээд хой та одоо хурдч хэтрээж ин гэдэг ч юм уу эсвэл игнэндээ ор гэдгийг одоо ингээл сигналаар өгдөг бол эвтэйхэн өрүүлийн эвтэйхэн чичиргээгээр өгдөг байх шиг шүү дээ. Огцсон биш. Тэгэхээр энэ бол нэг сайн одоо жолооны багш ингээд мэрийнхөө за болгоомжтой гэх нэг эвтэйхэн тайлбарлаад явдаг байдаг. Эсвэл зарим нь хай наад чинь урд чинь гэж жолооны курс чинь хай урд чинь машин хой тэнгээ малаа гэд янз бүрийн багш нар байдаг шүү дээ. Тэр дотор сонь аюул сайн багш явж байгаа юм шиг. Өөр чинь туслаад явж байгаа юм шиг тий. Тэр бол нэг эсвэл одоо ингээд холын замд хүн ингээд ядраад ч юм уу сэрэмж алдаад жоохон зөөрөмлөх юм уу ийм тохиолдолд бол хажууд нэг хүн унтахгүй явах тий үргэлж өөрөө чинь тийм сэргийг явуулах чухал байдаг. Тэрийн шиг тийм функцүүд энд байгаад байгаа. Би тэрнтэй бол зүүрлж болохоор гэж ойлгоод байгаа. Одоо ингээд игнэнээс ингээд жоохон хазаагаад ирэнгуут чинь машин чи өөрөө ингээд автоматар буцаагаад зөөлхөн игнэлүү оруулах. Дасаагүй хүнд бол чи юу болоо өрүүл ягаад ингээд булаагаад оноо гэдэг тиймэрхүү мэдрэмж төрнө. Гэхдээ тэр нь бол тийм нэг учир зүг ингээд өрүүл чангал савлаад байгаа юм биш. Хөнгөн одоо би шугамд авахгүй дээр ингээд өөр буцаагаад намаар болчихсон. Би дахиад ингээд одоо ингээд буцаагаад игнэлүүг оруулчих гэж. Янз бүрийн тийм аргаар бол одоо жолоочийг болгоомжтой, сэрэмжтэй, аюулгүй явах тэр юмнуудыг бол ингээд мэдээлэл өгöd байдаг. Тэгэхээр энэ бол шведүүдийн бол үнэхээр толгой ажилуулдаг бас нэг ноу-хау байгаад байгаа шиг байна. Энэ олон функцүүд нь ингээд ядаргаатай ч юм шиг санагддаг байсан бол сүүлдээ бол ингээд тэднийг ашиглаа тэрний ач тусыг нэг мэдрээд явхад бол энэ бол айгүй ухаалаг айгүй айтайхан машин байна л гэж ойлгож байна. Европын бас нөгөө краш тест гэж байдаг. Европын автомашины ямар холбооны зүйл. Тэн дээр бол энэ бол одоо авж болох хамгийн сайн оноог нь авсан юм билээ. Ихэнх том модель, том брэндүүд бол авдаг оноог нь авцсан байна. 5 од гэж яриад байгаа. Ер нь хэдэн од байдгийг мэдэхгүй. Одоо аваар осол гарахад бол аюулгүй гэдэг тэр мэдээлэл бол ямар согнаад явж байхад бол бас надад бол сайхан байна шүү дээ. Бас нэг энэ айгүй хүмүүжлэлтэй машин гэж би бас хэлж болно. Айгүй тийм устдыг их боддог. Манайхан ч одоо шөнө яадаг үлээ. Олсын гэрэлтэй л нааж идэг шүү дээ өөдөөс. Ард ирээд яадаг үлээ. Холын гэрэлтэйг л яваад идэг. Тэгэл урдлын маш жолоочоож урд явж байгаа жолоочоож гялбуулаад ерөөсөө тэр бусдыг бодох гэдэг юм бол Монгол хүнд бол нэг биел болж ивэл гэдэг шиг нэг эвгүй зам байгаад байгаа. Гэтэ яг энээсээ сайжрах юм сайжирж байгаа. Заримдаа бол хүн бас сэрэмжгүйгээс болоод бас юу байдаг ч та холынхон гэрлээ би тааруулахгүй. Одоо унтраахгүй өөдөөс машин ирж байхад унтраахгүй гэрлээ шилжүүлэхгүй тэ тэгж явах гээд байдаг. Тэгэхээр энэ дээр бол тэрийг автоматар тохируулдаг юм байдаг. Функц байдаг. Тэр бол одоо яаж айгүй гоё юм бэлээ. Ингээ тэрийг асаачих юм бол хол явж яхад алсын явж байхад урд ямар нэгэн машин байхгүй, урдаас ирж байгаа машин байхгүй, орчин чинь одоо тийм түнэр харанхгүй биш одоо ингээд харанхгүй байлаа гэж бодоход алсын гэрэл дээрээ тавигдаад явна. Холын гэрэл дээр яваад байна. Тэгээд нэг одоо юу гэдэг нэг километрийн өдөөс нэг юм
машин гараад ирлээ л ихэл юм бол тэр чинь унтарч. Өөр автоматар унтарч. Тэр машин өнгөрлөө автоматар асна. Хотын гудамж ч юм гэрэлтэй газар жоохон гэрэл мэрэлдүүлэгтэй өндөртэй газар гэх юм бол холын гэрэл чи өөрөө унтарч. Харанхуй газар харанхуй замаар явхад бол автоматар асч. Тэгээ бүр гоё юу гэж урд машин байна. Урдчин машин явж явах юм бол тэрэнд одоо зөх хэмжээний нэг 100 м 500 м хавцаа одоо 300 м ингээд ойртоход бол тэр машин чинь бас автоматар тэр гэрэл чинь унтарч. Өөрөөр хэлбэл урд явж байгаа жолоочоо бас араас гялбуулахгүй гэсэн үг шүү дээ. Энд ямар гоё хүмүүжлтэй соёлтой машин бай. Яасан гоё функц вэ? Би энийг бол өчтөр шөнө явахдаа бол үнэхээр мэдрээд тайван одоо сэтгэл тайван амар явлаа шүү дээ. 17,000 км явчлаа. 8 сарын турш ч юу. Өвөл явсан, хавар явсан, 100 явсан, одоо намар явсан. Тийм болохоор бол юм үдцэн гэсэн үг. Энэ бол одоо юм үдцэн овоо гар гэсэн үг. Тэгэд машин яваад бол маш их өндөр сэтгэлтэй байсан. Оо ямар гоё машин бэ? Ямар сүртэй те ямар гоё машин бэ, ямар хүчтэй машин бэ, яасан тоглог юм бэ гэж бодож ирсэн болвол яваан дундаа одоо 8 сарын турш бол нэлээд хэдэн асуудлууд гарсан. За тэгвэл өөрийнхөө хувийн үүднээс энэ машиныг дүгнэхэд бол за эхлээд муугаас нэхлэе. Тэгээ одоо муу гэж юу гэдгийг жоохон одоо негативээс нэхлэе. Тэгээ одоо жоохон хасах баал автсан зүйлээс холын замд их явдаг, шулуун замд их явдаг, хөдөө орон нутг руу их явдаг хүнд бол надад бол нүдний шил их чухал байдаг. Ялангуяа замын айлжаалыг замдаа ядрахгүй байх, нүдээ ядрахгүй. Нүд ядрахгүй чи эргээд бас тарих ядрахгүй. Одоо 7-8 цаг явчаад тэр газараа ирэхэд бол сэргэлэн цаваа байхад бол ялангуяа нүдний шилэг чухал байдаг. Би бол нүдний шилэх янз олон төрлийн нүдний шилтэй. Зөвхөн одоо энэ спорт ийм нүдний шилээс гадна одоо юу гэдэг яг одоо наран зүүдэг шил, бүрхэг өдөр зүүдэг шил, тэр утга шүн зүүдэг шил, хурдтай явхад зүүдэг шил энэ гэх шилүүд байдаг. Тэгэхэд энэ машинд юу байхгүй гэхээр нүдний шилний одоо нэг одоо сав хийх цай олдоогүй юм багт. Одоо нэг эвтэйх нэг миний шилүүд бол нэг тийм ч бас нэг хямдхан шилүүд байдаг юм а. Тийм болохоор тэрийг би энэ тэнд ингээд хамаагүй хайж зурхаас уу хайрлж хамгаадаг. Нүдний шилний сав байхгүй. Тэ чорт. Сав байдаггүй. Энэ жилийнх нь энийг яагаад бодчих болоогүй. Ядаж энд нэг өлөгчдөг, бэгээчдэг, гогцоочдөг. Энэ бол хангалттай зай байгаа байхгүй. Нүдний шил хийдэг сав байхгүй. Тэгэхээр одоо нүдний шил яагаад хийжээгүй юм бэ? Чорт жили. Миний хувьд бол энэ бол айгүй чухал байдаг. За ер нь бол энэ машин бол 17,000 явцсан ч гэсэн нэг тийм янз бүрийн дуу чимээ бол байхгүй. Гэхдээ нэг удаа тэр замын үед явж байхад нэлээ халуун өдөр байсан. Тэгэхэд энэ цонхны энэ хавар нэг юм цонх одоо орсуу жучок гэж ярьдаг те. Гэдэг юм жоохон тийм шажигнаад байсан. Тэр нь жоохон сонирн байсан. Тэгээд сүүлдээ айгүй болсон. Энэ салоны гэрэл байна. Энэ салоны гэрэл нь л өөрөө их гоё ингээд дизайнтай. Энэ хойдын салоны гэрэл энэ урдлын одоо жолоочийн салоны гэрэл энэ аюу гоё юм хар саарл юм хар юм бараа өнгийн шилээр одоо шилний цаана байдаг. Их гоё харагдаж байгаа магадгүй дизайн тоос. Гэвч ямарч аж туус байхгүй. Миний хувьд бол түнэр харангууд хөдөө ингээд зогсоод нэг газрын зураг унших ч юм уу эсвэл шөнө ингээд энэ зогсоод нэг бичиг баримтаа унших ч юм уу. Ер нь ингээд нэг салоны гэрэл юм хайхад бол за ер нь бол нэмэргүй дээ. Одоо гэрлийг одоо 10 баалаар дүгнэлээ гэж бодоход 0 нь харанхуй 10 нь одоо сайхан гэгээ гэрэлтэй гэж бодох юм бол энэ бол 3-аас 4-ийн хоорондоо миний хувьд бол ерөөсөө ямар ч ачтуус зүгээр яг нэг мэлигээд гэрэлтэн гэхдээ юу ч нэмэр байхгүй юм уншиж болохгүй харж болохгүй хайж болохгүй одоо энэ доор нэг юм унаачааг хайхад бол ер нь юм хайхдах болдохгүй дээ төлхөөрийн асуудал төлхөөрөө одоо ингээд батарейн сул юм уугүй юм уу батарейг сольж үзсэн. Ихэд одоо машинаас буухад одоо би машина буугаад гараад явхад энэ машин автоматар төгжигдэх ёстой гэдэг функцийг би тохируулсан байхгүй. Тэгэхээр заримдаа төгжигдэн, заримдаа төгжигдэхгүй. Одоо заримдаа энэ хаалгаар буухад төгжигдээд, энэ хаалгаар буухад төгжигдэхгүй байх ч юм уу. Тэгсэр нэ эсэргээрээ байх ч юм уу. Тэгээд айгу жоохон итгэл найдваргүй. Одоо чи машинда үнэтэй хэсэлтэй юм ягаад нөгөө төгжчих байх гээд гараа явчих идэл энэ ирэхэд төгжигдээгүй байж байгаа шин. Нэг ийм асуудал байгаа даа. Энэ бол засагдахгүй байсан. Тэгээ энэ батарейг сольж үзсэн одоо бол засагдахгүй. Тэгэхээр энэ өөр нэг ямар асуудал байна. Энэ гоё дэлгэц байна тийм үү? Энийг бол би нэг ашигладаг юм аа. Яг нь тийм болохоор энийг бол яг ингээ унтраачч болдог. Ингээ байхгүй болгоч болдог. Энэ хажууд сууж байгаа хүмүүс энийг үзээд сонирхоод ингээ оролдоод идэг. Одоо юм видео үзэж болдог юм байна. Гэхдээ
энэ дээр нэг асуудал байгаад байна. Утас дугуурлаа. Тийм ээ? Утас дугуурахад би заавал энэ дэлгэцийг дарж утас аавна. Заавал одоо ийшээ тонгоож одоо энэ дээр ямар нэгэн коноп дарж утас авдаг. Гэхдээ бүх машинууд ер нь миний мэдчихсэн ундаг машин бүгд энэ өрүүл дээрээс авчдаг шүү дээ. Нэг коноп дараал. Тэр функц байхгүй. Тэгээд нэг гайтай нэг ядаргаатай юм юу вэ гэхээр заримдаа ингээд хамгийн сүүлд ярьсан хүний дугаар нэртэйгээ инглиснээр гараад ирнэ л дээ. Тэр нь алга болохгүй. Байгаа л энэ. Энэ машиныг унтраагаад асаат л байж л байна. Тэр жоохон ядаргаатай. Заримдаа л дандаа биш. Заримдаа тэгдэг. Тэр ёстой үнэн таарах мэдээ шүү. Тэгээд миний хувьд бол айгүй тийм тухгүй онцгүй байсан. За тэгээд өшөө юу вэ гэхээр за мультимедиа заримдаа ажиллаа заримдаа ажиллахгүй. Одоо жишээл би утсаа солилоо шүү дээ. Одоо энэ машиныг манай эхнэр барьж агаад дараад нь би орон суухад миний утсыг танихгүй байх чинь. Одоо жишээл би нэг удаа мультимедиа Bluetooth-ээр таниулсан бол энэ машин чинь тэрээ таньждаг байдаг шүү дээ. А тэгэхэд чинь энэ бол байн гэж суух болгондоо би утсаа заавал connection хийдэг. Одоо энэ хараж байна. Connect гэдэг ийм функц рүү заавал орох ёстой байгаад идэг. Тэгээ би заавал дахиж өөрөө нөгөө авто коннект хийж энэ юунууд руу норж систем рүү норж одоо connection хийж тэгжиж одоо дахиж холбогддог. Нэг тийм жоохон юм ба дандаа бишээ. Гэхдээ үе нэг тийм одоо алдаа заагаад байдаг. Мультимедиатай холбоотой энэ янз бүрийн удирдлагын системтэй үйлдвэрлэлийн системтэй холбоотой асуудлууд нь юутэй байж болох вэ гэхээр 5G-гээр одоо антентай. Тэгээ 5G интернетээр энэ машиныхаа үйлдвэрлэлийн системээр автоматар шинжилдэг байж магадгүй. Тэр нь манай Монголд байхгүй мэдээж хэрэг. Тэгэхээр 5G жоловтой байхгүй. Тэгээ тэр функц манд ажилддаг болтон. Тэгэхээр энийг бол жилийн ирээдүйд анхаарахгүй бол байн очиж одоо жилийн дээр очоод үйлдвэрлэлийн системийг шинжилж ийн гэдэг бол жоохон тиймэрхүү асуудал. Тэрнээс болоод энэ алдаа заагаад иж магадгүй те гацаад вирусдсэн юм шиг. Нэг энэ ноцтой асуудал. Өөрийнх нь стандарт дугуй нь болохоор хатуу өргөд ахлаар би арай жоохон өндөрдөө дугуй тавьсан. Одоо яг тэр тоогоор нь би хэлж мэдэхгүй. Гэхдээ жоохон өндөрлөө, жоохон зөөлөн дугуй тавьсан. Гэвч одоо энэ машины запас дугуй нь хүргэлтийн нөгөө жижиг нарийнхан дугуй байдаг. Бүтэн одоо яг өөрийнх нь стандарт дугуй биш. Хүргэлтийн нэг жижиг дугуй байдаг. Нэг шар бодтой нэг чимүүд байгаа гэдэг шүү. Миний уртын дугуй 2 удаа хагарсан. Тэгээ 2 удаа хагарахад тэр дугуйгээ солио тавихад шууд коропчин дуурж эхэлнэ. Шажигнаад гэсэн. Юу болов гэдэг гэсэн энэ ч нэ тэмдэг гарсан. Тэгэхээр нөгөө миний бодлоор энэ нөгөө мэдрээд өндөр нам бол гэдгийг мэдэрсэн болтой юм шиг байна. Тэгэн гутаа шажигнаад хар хор гэдэг дугаараа би коропо будаа болгочлоо юу гэж бодсон. Тэгээ энэ ч коропо одоо сервис хий гэсэн тэмдэг гараад ирчихсэн. Тэгэн гут нь бушуухан би яасан гэхэлэр хойд дугуйгаа салгаад энэ урдаа тавьж одоо өөрийнхөө тэнхлэгээ тэнцвүүлж штэ өндөр намыг. Тэгээд нөгөө хүргэлтийн дугуйгаа ардаа хийжсэн. Тэгээ ийм төвөгтэй үйл ажиллагаа хийж байгаа дугуйс суух газар авч янзлуулсан. Хоёр дахь удаа дугуйрах яг мөн адил. Тэгэхээр яг өөрийнхөө стандарт хэмжээ дугуйтай багт нь ямар байдгийг мэдэхгүй. Хэрвээ монголчууд та нар бид нартай ингээд дугуйгаа өндөрлөж байгаа тохиолдолд бол өндөрсөн жоохон өндөрдөө тийм зөөлөн ялангуяа тийм дугуй тавьсан тохиолдолд энийг анхаарах хэрэгтэй юм байл шүү. За нэг иймэрхүү л байна да яг одоогийн байдлаар нэг иймэрхүү л хасах баал бол нэг иймэрхүү л байна. За ингээл бол одоо өөр нэг ялаад ах юм алгаа. За одоо сайн юм гэвэл бол зөндөө байгаа. Юу сэтгэл ханамжийн хувьд бол нэлээд өндөр байгаа. Энэ машины дизайн аюу гоё. Одоо царайлаг гоё машин гэж хэлж болно. Одоо урдаас нь харсан, дажуунаас нь харсан, гудамжинд явж байгааг нь харсан, өдөр гэрэлтэй таарсан, шөнө харсан, бороод харсан. Ямар нэгэн байдлаар харахад бол аюу гоё машин. Бүх энэ орчинтойгоо зогцдог, ялгарч харагддаг. Хамгийн гол нь бусад машинаас ялгарч чаддаг машин. Өөрөөр танигдсан гэсэн үг. Танигддаг машин гэсэн үг. Тэр утгаараа бол бусад одоо энэ хинээс copy paste энэ хинээс ингээд дуурайгаад янз янзын дизайн элементүүдийг ингээд базаад хийсэн. Бусад хятадын загваруудыг бол хавдуулшгүй ялгаад. Энд дөр бол яалтчгүй сайн инженерүүд, сайн дизайнерууд ажилласан шууд мэдэгддэг. За тэр хоёр дахь хурдтай шүү. Бяртай шүү. Авын шүү, авчидэн шүү, дахин шүү, угсын шүү, чүү гэхэд зүгээр шууд л угсын шүү. Тийм болохоор энэ бол хурдтай хүчтэй машин. Одоо тийм эрчтэй машин дуртай, спортлог тийм стилийн жолоодлоготой хүмүүс бол энэ машин бол зайлшгүй таалагдана. Гэхдээ энэ бас гэр бүлийн машин. Гэр бүлийн машин гэж бас ангилалд орно. Тийм болохоор өөрийн чинь одоо гэр бүлийн хүмүүс одоо хамт явж байгаа хүмүүс чинь хурдтай юм огцом тийм стилд бол
жоохон тав тухгүй байдаг. Тэрийг бас бодолцсон үсттэй. За тэгээд тэрс гадна юм ухаалаг систем нь айгүй дажгүй. Заримдаа бол хитрхи ажиллаад байгаа юм шиг, заримдаа яншаад нуршаад байгаа юм шиг боловч жолоодлогыг дэмждэг энэ функцүүдийг зөв ашиглаж чадах юм бол айгүй дажгүй. Ер нь их дажгүй. Одоо жишээл хот дотор ингээд G pilot одоо ялангуяа манай Монгол Улаанбаатарын гайтай төгжрөл дотор бол айгүй сайхан функц бол G pilot гэж бидний функц. Энэ бол одоо ингээд урд машина дагаа явчихна, нэгнээгээ бариад явчихна. Тэгээд одоо тэр хугацаанд бол тав одоо гар утсаа оролдог ч юм, хүнтэй ярьдаг ч юм, эргээд юм хайдаг ч юм хийж яхад бол тэр машин бол ямар нэгэн таныг асуудалд оруулахгүй гэсэн. Тэрээс гадна энэ одоо мотор нь өөрийнхөө температурд, ажлын температурт хөрсөн тохиолдолд ялангуяа гэрлийн тохиолдолд энэ түгжрэл ингээд зогсоход бол өөрөө унтарчдаг. Тэгэл өөрөө хааз гიშгэхэд юм уу ямар нэгэн кором тахад өөрөө асаад явчихдаг. Энэ бол аягүй дайжгүй. Энэ бол нэгдүгээр мотороо хамгаалж байгаа, хоёрдугаар бензин хэмнэж байгаа, орчин тойрондоо ч гэсэн байгаль орчны гэсэн бохирдол бол бага нөлөө үзүүлж байгаа. Тэгээ энэ бол яг анх бол бензээс гарсан функц байдаг. Тэгээ энэ бол дэлхийн одоо тэргүүний ихэнх загварууд бол хийгээд эхэлсэн. Желли ч гэсэн энд бол байд. Энэ бол их дайжгүй. Өвөл бол яг орчин одоо гадар температур хүүтэн байсан тохиолдолд тэр болгон ажилддаг юм байлээ. Хамгийн гол моторын температур халсан үед моторын температур, ажлын температур хүрсэд бол энэ функц нь ажилддаг юм байлаа шүү. Энэ бол их дайжгүй. Тэгээ ер нь ухаалаг функц. За хот дотор бол энэ G pilot бол аюухгүй дэмжиж явж байна. Алсын замд явхад бол хурдны зам дээр явж байхад бол авто cruise control гэж нэг янзын гоё юм байна. Тэр бол жолоочийг бол үнэхээр одоо амрааж гин, дэмжиж байна. Тэгээд одоо аюулгүй байдлыг маш сайн хангаж байна. Тэгээд тэр нь болохоор тэн дээр бас ингээд зарим тохиолдлууд бол одоо замын тэмдэглэлээ сайтай зам дээр явж байхад бол игнээ барихад энэ төр игнээ бариад явчихад энэ төр үнэхээр тасархай. Үнэхээр дажгүй юм байна. Энэ бол ерөөсөө дэлхийн шилдэг модельүүдтэй загваруудтай бол яг ингээд мөр зэрэгцээд явж байна. Энэ функцүүдийг байна, хийцэн байна гэсэн. За явдал бол явах соёл нь их гоё. Хэдийгээр тийм актер хүчтэй моторууд байгаад байгаа ч гэсэн одоо энэний мотор короп те тэгээд дамжуулах хүч дамжуулах эд ангиудын тэр зохион бүтэц тэр чанар нь бол айгүй гоё. Ер нь бол тийм дуу чимээгээс ахуулаад араа солигдож байгаа. Тэгээд одоо наашаа цаашаа савхад бол бүх тэр удирдлагын автомат удирдлагууд нь зөв ажиллаж байгаа энэ бол ер нь бол айгүй тийм итгэл найдвар төрүүлсэн. Шарвалт одоо ямар нэгэн уран жолоодлого шаардсан одоо ийм нөхцөл байна шүү дээ. Хурдны зам дээр байна, шорон зам дээр одоо шавар шавхаан дээр уул хад өдөө өгсөхөд уруудахад энэ төр бол үний нөгөө жолоодлогыг дэмжих систем бол аюулгүй систем үү те. Тэд нар бол аюу гоё ажилтдаг. Тэгээ тэр нь бол хамгийн гол нь жолоодж байгаа мандаа бол нэг дээр болгон мэдэгдээд байхгүй. Тэгэхээр зарим машинууд одоо бүкс одоо ингэ шидэхэд шарвахад бол шарвалтыг тогтоох системүүд байна шүү дээ. Тэр нь зарим машиныг ажиллахад бол тан ян гэдэг дугаараа нэгээд жолооч тэр ажиллажлаа, энэ ажиллажлаа гэж ингэж мэдээлэл өгөөд идэг. Энд бол тийм бол байхгүй. Мэддэхгүй нэ тэр нь бол ажиллаад идэг. Тэг ямар ч одоо нэг цасан дээр жолоодж чаддаг, халдиргаан дээр жолоодж чаддаг юм бол энэ машиныг ингэж унаад явж байхад бол тэр системүүд нь чамайг дэмжиж хажууд чинь нэг юм сайн коуч байна гэдэг нэг мэдрэхгүй. Доторх дизайн бол бид түрүү хэлсэн тэр шилний сав, шил хадгалах сав байхгүй гэдэг юм жоохон нэлээд исламик стресс түүсэн. Тэрнээс бусд нь бол ерөнхийдөө бол их дажгүй. Доторх дизайн, эргономикийн хувьд бол одоо хүрэх конопод функцүүд нь энэ бүгдөө яг байранда байх ёстой байдаг. Тэгээ энэ бол бас сайн үзүүлэлттэй, сайн юу ажилласаа гэж бодож байна. Аудио. Энэний одоо хөгжим бол гайхамшигтай. Үнэхээр хөгжмийн фанатик бол одоо өөрийнхөө систем одоо юуныхаа спикеруудынхаа хуваарлуулалтыг өөрөө ч сайн тохируулж чадах юм бол сонгодог хөгжмийг гайхамшигтай дуургана, тэгээ салгад дуурна. Үнэхээр хард метал рокийг сонсъё гэж үздэг. Гачин гоё дуурна. Тэгээ одоо R&B ч гэдэм хип хоп, моп тийм супер баста тийм дуурыг тунтан хийгээд. Энэ бол нулимс гарын шүү. Үнэхээр хайр татна. Энэ хөгжим бол ерөөсөө дээд зэрэг. Энэ орчин машинууд бүгд л тийм болцсон байна. Гэтэ ялангуяа энэний тэр Bose жихэн систем нь бол үнэхээр дайжгүй.
бензин эдэлтийг манайх бол их сонирхдаг. За миний над бол болж байгаа. Энэ бол бензин эдэлтэд бол мэдээж жолооч хувь хүний өөрийнх нь стил, өөрийнх нь одоо аргачлалаас бол хамаарж байгаа. Мань шиг гიშх дуртай хүнд бол их хідэн химнээд яваад идэг, дүлгнүүлээд яваад идэг хүнд бол баг идэхгүй. За хот дотор бол өвөл бол нэг 16, 17, 18 баг 20 идчихсэн. Тэгтээ бол маш төгжрээтэй, маш хүүтэнд бол тэгж идчихсэн. 100 бол хамаагүй баг 16, 15 байсан санагдаж байна. Тэгтээ шулуун зам дээр одоо нэг хурдын тааруулаад нэг 100 дотор явхад бол нэг 80, 90-тэй явж яхад бол нэг 7 молоо идээд байгаа шүү. Энэ бол компьютер тэг заагаад байгаа шүү дээ. Би өөрөө хэмжээд байгаа юм шиг компьютер тэг заагаад байгаа. Тэгээ жоохон жигээд явхад бол хурдны зам дээр 100 гаргаад 100-аас жоохон дээш явах юм бол 9 10 хавцаа яж байгаа. Дундчлах юм бол хот шулуун замд ингээд явдаг тий ажилдаа өдөр тутам явдаг хүмүүст бол энэ бол нэг компьютер дээр дундч хэрэгдэн бол 10-аас 11, 12 гэж макс харагдчихсэн санагдаж байна. Тийм болохоор бензин эдэлт бол 238 морины хүчин дээр хүчтэй машин шүү дээ. Тэгээ 2.2 литр турбо машин шүү дээ. Ер нь үзүүлэлтээр хүч чадлын үзүүлэлтээр 470 гэсэн үг шүү дээ. Ер нь бол шинэ генерашн мотор учраас шинэ мотор одоо 2 дугаар генерашн мотор гэж ярьдаг учраас тийм болохоор энд бол ийм баг ийм хоололтоор бол ийм хүчийг бол дижэйн гэдэг бол хүчтэй амтыг дижэйн гэдэг бол миний хувьд бол болцоо гэж үзэж байгаа. Яг энэ машин авахд бол одоо хэн авахыг хэн сонирх юм бэ гэх юм бол залуу хүмүүс дахих одоо тэ жоох эрчтэй гоё тийм спортлог сайн явдалтай хүчтэй явдалтай дуулууртай явдалтай хүнд бол машин одоо ирэл хийж байгаа хүнд бол их таалагдана. Тэгээд одоо манай эхнэр бол нэг юм дахиад саваад идэггүй, жигээд идэггүй. Гэхэд тэр хүнд ч гэсэн бас их хайтайхан таалагдаад болоод унаад яваад байгаа. За үний хувьд бол тухайн үед бол ялангуяа шинэ машин авъя гэж бодож байгаа. Хуучин машинд бол зөндөө сонголтууд байгаа тийм. Шинэ машин авъя гэж бодож байгаа хүнд бол тухайн үед би 130 саяар авсан санагдаж байна. 8 сарын өмнө шүү дээ. Одоо ямар үнэтэй болсон би мэдэхгүй байна. Энэ машиныхаа ангилал дотроо өөрийнхөө те кроссовер тэгээд гэр бүл SUV-г бас SUV-гийн машины бас үзүүл одоо шинж тэмдгүүд байдаг. Тэгээд үн хүч чадал чанарын хувьд бол хамгийн одоо дажгүй пакэж хамгийн дажгүй сонголт байсан баг гэж бодоод тухайн үед би авсан. Тухайд би бол миний хайж ирсэн машинууд бол зогоо зах зээл дээр байгаагүй. Одоо Toyota метр бүгд цааш байсан шүү дээ. Олдохгүй, захиалга, хүлээх хугацаа удаан. Тэгээд яг авъя гэхэд очор дистралт. Ер нь жоохон тиймэрхүү байшууд бол сарам сургуу яваад одоо энэ машиныг авсан. Тэгэхэд бол ямар ч харамсахгүй байна. Одоо жишээл хятадын зах зээл дээр байдаг одоо дотоод үйлдвэрлэдэг одоо Volkswagen ч байдаг ч юм уу Audi ч байдаг ч. Тэр байтугай Benz эднэрт ингээд суугаад явхад бол нэг тийм гаднаасаа бол яг л барууны машин харагдаад дотор суугаад явхад бол нэг тан ингээд хөндөө хайрцагт суусан юм шиг энэ одоо энэ доторх өнгөлгөөнүүд нь ч гэсэн нэг тийм хатуу тэгээд нэг тийм нэг л биш байдаг шүү дээ. Тэгэхэд энэ бол одоо 17,000 км явцсан гэхэд ямар ч тийм мэдрэмж байхгүй. Хүн гаднаа гэлэнцэн дотор паланцэг тийм бил биш. Ямар ч л байсан айгүй айтаахан. Ер нь бол нэг Европын машинд бол төхөөд очсон гэж надад бол харагдаад байна. Тийм болохоор сайн талын юмуд бол зөндөө байгаад байгаа. Тийм болохоор одоо бол би 8 сар энэ машин аваад одоо Монгол хүн бол нэг унж байгаа хөлгөө нэг муулж мялах дургу байдаг. Тэрэндээ биш. Энэ бол зүгээр танин мэдхүүн зориулттай контент учраас ер нь бол энэ машиныг авсан байхад бол 8 сарын дараа надад бол харамсах зүйл бол алга байна. Тэгээ сонголтууд өөрсдөө хийхдээ миний экс мэдээлэл та бүгдд нэмэр болно байх гэж бодож байна. Иймэрхүү л байна да. Дажгүй үлэг шүү. За 21,000 км явцсан шүү. 2 өвлийг үзчихлээ гэсэн. Огцсон мэдгэдэггүй зүйл хуучраагүй. Энэ бол цоошин Манжаро. Минийх бол нэг жилийн дараа жил явцсан гэхэд бол нэг сайхан өнгөлөд угаацсан байхад бол энэс яг ингэж л харагдах. Дотор салон молооны харахад бол одоо нэг ченж угаалга гэдэг чинь тэр хийцэн байхад минийх бол нэг хуучраагүй юм байна. Яг л явдал сайн. Мотор сайн ажиллаж байна, кроп сайн ажиллаж ямар нэг асуудал гараагүй. Хүрээ гэсэн газараа хүрчиж байна. Энэ зам аягүй сайн хараад. Ард суусан хүн одоо хүртэл ядрахгүй ингээ хүрээд хүрчихв. Ийм хурдан ирж байгаа мó гэж их дуурдаг. Тийм болохоор бол 5 тухайн хувьд бол энэ машин бол их зүг байна гэсэн. Дуурайд эхэлсэн шүү.
За мартсан ихнэр хуримдаа онгуудаал гэдэг бодолд орж ирэх нь орж ирсэн шүү. Уул өөдөө өгсөж яхад эсвэл уул уруудж яхад жоохон овгор тогуртаа жоохон барта зам дээр бол урд тэглэг бол гяхаар дуурайд байсан. Сервисийнх нь бол тайлбарлахдаа өвлийн хүүтэнд ингэж хонуулах эсвэл их хүүтэн болоход бол те гадаа хонуулах ч юм уу удаан зогсоод тэгээ хөдлөхөд бол босоо тэглэгчийн эрзэнүүд нь жоохон гатуурдаг гэсэн одоо тайлбар тавьж илээ. Тэгээ явдал тунд бол аяндаа гайгүй болчтой гэж. Нэр санаа дагаад ч юм уу ер нь бол нэг дахиж тэгж дуучмээ гараагүй шүү дээ. Харж л бай. Монжоор нэг асуудал байгаа даа. Энэ бол хотод бол гоё харагдах нь ч гэсэн их гоё байд. Жохон хатуу байх гэдэг 20-той буудаг 18-тай болгоод арай жижигхэн болгоод дугуйгаа өндөрлөж байгаа байхгүй. Тэгээ 100 болох чинь одоо тэгээ жохон муу зам жохон тааруу замаар нилээ явж эхлэн тэгэхээр нэг сайн дугуй сайн обод байхгүй жохон зөөлөн болохгүй баха. Энэ бол 18-тай, энэ бол 20-тай. Гэхдээ дугуйныхаа хэмжээг өндөр болгож байгаа гэсэн. Монжорынхаа өөрийнх бол 40-тэй байхад би 60-тай болгож байгаа байхгүй. Ингэснээр яах вэ? Жохон дугуй өндөрсөн, тэгээ жохон зөөлөн болно гэсэн. Обод нь болохоор NK гэдэг компаниас хийгдсэн, Японы тим компаниар хийгдсэн юм обод байгаа юм байна. Тэгээ таван богдоос болох ийм обод оруулаад ирсэн байна. Хятад ерөөсө олдохгүй байсан, айгүй хэцүү байсан. Одоо болохоор ингээд ийм обод гараад ирсэн учраас энэ нэг дугуй тавьж үзье. Хэр зөөлхөн болох юм мэдэхгүй. Би ийм all terrain ийм дугуй тавьж байгаа. Өвөл зууны Hankook-ийн харъя. Хэр зөөлхөн болох харъя. Мэдрэгдэж байна. Тэр ер нь бол сайхан нэг гой бөмбөгнөөл айгүй айтайхан болчих. Хаяа би ихнэрээсээ гуйж ягаад энэ машиныг холдоо явахдаа унж явдаг. Замд гарьяа гэдэг дуулмаар санагдаж байна. Тэр нь дайжгүй шүү. Ер нь бол дайжгүй.